намайг Цагаан хүүгийн оюунрах гэдэг 1992 онд төрсөн. Одоо 29 настай. 20 оны 9 сард бэлэг улсаас ирсэн. Ирснээсээ хойш одоо бизнес эрхлээд гэр бүлийн бизнес байгаа. Эцгийн хамт амьдарч байгаа. 2016 онд хөдөө аж ахуйн нэгж сургуулийг төгсөөд бэлэг улсад очиод суралцгын хажуугаар цагийн ажил хийж амьдардаг байсан. 2019 оны өглөөс эхлээд дэлхийн нийтийг хамарсан ковидын цар тахлын үе эхэлсэн байгаа. Яг тэр үеэс эхлүүлээд ерөнхийдөө монголчуудад ялангуяа Аз хүмүүст ажил олдох нь багасаж, монголчууд ялангуяа бөөнөрөө амьдрах нь элбэг болсон. Миний хувьд гэх юм бол найзуудтайгаа цуг амьдардаг байсан. Ер нь бол цагийн ажил маш их бага болсон байсан. Байсан учраас нэг 7 хоногийн 8 цаг орчим л цагийн ажил олддог байсан байгаа. Яг ийм цалингаар бол байрны түрээс хоолундаа авах гэдэг бол маш хэцүү байсан. Яг тэр үед бол Монгол улс хилээ хаацсан байсан байгаа. Тэгээ улс руугаа буцах бас боломж маш бага байсан. Энэ үед найз маань IOM гээд шилжилт хөтөлбөрийн байгууллагын талаар мэдээлэл өгсөн. IOM-ийн байгууллага нь тодорхой оноогоор хүмүүсийг шалгаруулж нутаг буцаад юм билээ. Үүнд бол миний оноо хүрсэн байгаа. Анх уулзгаад маш найрсгаар хүлээж авсан. Бичиг баримт болон буцах бүх зүйлийг маань бэлтгэсэн цаанаасаа энэ нь болохоор надад маш амар санагдсан. Нутаг буцахад бол ямар ч асуудалгүй байсан. Бэлгээс Монголд ирэх хүртэлх бүх зардлыг IOM-ийн байгууллага маань даасан. Бас Монголд ирсэн чинь 21 оны хугацаанд заавал карантинлэгдэх хэрэгтэй болсон. Энэ зардлыг маань хүртэл IOM-ийн маань дааж өгсөн. Монгол улстай иргэн ирээд дахин сууршихад бол базрын хүндрэлтэй санагдчихсэн. Энэ үед IOM-ийн маань намайг дахин дэмжихэр болсон. Өөрийн гэсэн бизнес эрхлэхийг хүсээд бичгэргийн лангуу бий нээсэн. Үүнд маань маш их тусалцаа дэмжлэг үзүүлсэн байгаа. Одоо бизнес маань маш амжилттай явж байгаа. Хэрвээ та IOM байгууллагын тусламж авахыг хүсэж байгаа бол битгий тулгамдаарай. Найрсаг хамт олон байдаг. Хэрвээ туслана гэж амласан бол танд хэлсэн амнаа хүрдэг хариуцлагатай хүмүүс байлээ. Маш буянтай үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагынхандаа чин сэтгэлээсээ баярлалаа.